Та 1990-ад оноос хойш Монголын нийгэм одоо шинэ нийгэмд шилжсэнээс хойш 2008-9 он хүртэл одоо жагсаал цуглаан одоо нийгэм тулгарч исэн бүхий л асуудалтай цагдаагийн ерөнхий газрын дэд даргын хувьд нүүр тулж исэн. Ус төрчсөн жагсаал цуглаантай ингэж 20 гаруй жил зурлагдсан хүний хувьд таны хувьд ямар дүгнэлт сургамж үлдсэн бэ? Иргэд ер нь өөрийнхөө одоо үзэл бодлоо илэрхийлэх, санал бодлоо төр зэсэгт хүргэх энэ бол хэвийн үзэгдэл ингэх ёстой. Тэр тусмаа бид нар чинь хүнлэг ардсан нийгэм байгуулж байгаа учраас иргэдийнхээ дуу хоолойг төрөн сонсож явах ёстой. Зүгээр 90 оноос хойш бол одоо баг өдөр болгон гэхэд юу юм дээ. Гэхдээ жагсаал зуглаан зохион байгуулж байгаа хүмүүс түүнийг хамгаалж зохицуулж байгаа цагдаа нар бид нар ихэнх тохиолдолд тохиролцоод ойлголцоод хүн хэлээр мал хөлөөр учраас ямар нэгэн ноцтой охирол төвчруулахгүй ингээл зохицуулаад яваад байсан. 2008 оны 7 сарын 1-нд бол өмнө нь одоо Монголын нийгэмд Монгол улсад тохиолдож байгаагүй тийм үндэсний хэмжээний эмгэнэлт үйл явдал болсон. Та энэ үйл явдлын үед одоо гардан ажилласан хүний үед ерөнхийд нь одоо үйл явц процедурыг нь дүгнэх юм бол юу гэж хэлэх вэ? 7 сарын 1-ний үйл явдал зүгээр нэг сонгуульд оролцсон хүмүүс сонгуулийг эсэргүүцэж гисэн жагсаал биш. Урдын өдрүүд нь Батцан Баян зүрхний дэвш сонгогдсон өрсөлдөж исэн. Сонгуулийн хэсгийн хорооноос тойргийн хороондоо хайрцагж исэн саналын үсэг болоод цугтаасан. Тэр өдөр Буянгийн жаргал сайхан одоо бүгд нэр фундамент дарга жаргал сайхан Магна 2 сонгон харган дөрвдөр мөн сонгуулийг эсэргүүцэж бахан тамга газар дээр нь хэрүүл ноцсон болгооч араа зодон дөөрөө тарсан. Тэгээд 7 сарын 1-ний өглөө элбэгдэрж төрийн ордноос гарч ирээд хэсэг хүн дагуулад Сүхбаатар өшөө тойроод хэдэд тойроод усад ордноор орсон. Тэгээд тэр үед Магна сонгон харган дөрвөөс баг хүн дагуулад портертэй лоозон бариад шууд одоо тэр үед Монгол Ардын Хувьсгалт нам гэж нэрлэдэг байсан. Намын байран дээр очиод дайрч эхэлсэн байдаг юм. Энд чи бол тэгээд зүгээр очиод хашгиралдаад гэдэг юм уу лоозонгоор ингээгүй чулуугаар шидээл цементээр шидээл дайраал ийм л шууд л одоо хүч хэрэгж эхэлсэн юм болсон. Энэ бол 90 оноос хойш болсон жагсаал зуглаан харьцал бүгдээр ингээс нь өөр болсон. Бүр анханасаа урьдчилан төлөвлөсөн зохион байгуулалттай тийм үйл ажиллагаа болсон гэж та дүгнэж шүү дээ, тийм ээ. Зүйлд наач нийгэм батлагдсан юм хэр жагсаал зуглааны үеэр хэв жирэн зөрчсөн, хүн зодсон, дээрэм тануул хийсэн ийм залуучууд баригдсан л да. Нийлээ олон хүн баригдсан, 800 гаруй хүн баригдсан. Төр саадулсан. Тэднэрт сонгуул санал өгсөн хүн ерөөсө 7-8% нь булсан санал өгтөгөө хумсан дээр дэмдэглэг байсан шүү дээ. Тэгээд санал өгсөн үг асуух санал өгөхгүй. Өөрөөр сонгуулийн дүнг ерөөсө мэдгүй хүмүүсийг дууд цуглуулсан байдаг. Мессежээр сошиал хаягаар нь дуудаад хөдөөнөөс дуудаж ирсэн байдаг. Тэгээд зориуд зохион байгуулсан. Үүмээс хамаан дэгдэж бужигч байхад та нар санаж байгаа бичлэгийг харсан баг тухайд элбэгдөө дөрлөгжин хоёр ерөнхийлөгчтэй гэлөө уулзаад ингэж хүч хэрэглэж нэг зогсоо мохсоо гэдэг явж ирсэн тийм ээ. Бараг хонгомонго барьцсан гэж санагддаг шүү. Тэгэхээр эдгээр гол зохион байгуулсан улсууд нь элбэгдэрч гэж бид ойлгодог. Чулуун болгол зөрөөд ач авчиж болгосон. Согтуур хундаг тараасан. Ингээд баахан халтсан сохтуу чулуугаар зөксгсөн залуучууд хамгийн дөрөв цагдаар бол арьсалтаа. Тэгэл цагдаа нар гэмтэж ирсэн. Эмнэлэг рүү зөөгөөлсөн. Хэмж цохиулаад яваад байсан. Ийм эмнэлтэй ийм муухай хэмжээ муухай үйл явдал болсон юм да. Энийг бол хуулийн ойлголт толгох зэрэг олон нийт хамгаалсан эмх замбрааг байл гэж үздэг байна. Хэрвээ энэ үйл явдлыг одоо зогсоогоогүй бол онц байдал зогсоогоогүй бол даамжраа цаашаа ямар нэгэн үйл явдалд хүрэх байсан гэж та үздэг байна. Шууд хүрэх байсан. Гадуур явж байгаа машинуудыг цонхыг хаглаа дангаачууд. Тэгэл дээрэм тануул хийгээл тэр доор байсан дүү твэрийг нь эвдэж бүгдийг архийг авч угаал. Тэгэл одоо галерейг шатаагаад морин уурын чуулгийнхны хуц хоног дээр хүн дээр бийц задлан хөтөлж. Тэгээд ингэж бужигч яхад манай 102 дэрсэн дуудлага дотор цагдаагийн байгууллагын танхаа болоод зогсоогооч та нар. Та нар юу байгаад хараад байгаа. Та дахиад хүч үйл татаач. Хэрэг та нар чадахгүй бол бид нар буугаа аваад гарлаа шүү.
гэсэн дуудлага одоо ч үжитэй байдаг. Хадгалсан байгаа тэр бол. Хэрвээ ингэвэл тэдний жагсаад нөгөө хохирсон гомцоосууд нь бууз өстэй гарч ирэл ингэх юм бол хоорондоо асар том өргөлдөөн тэмцэлтэй болох байсан. Нэг хоёрдугаар нь жигсчийн дотор лоозунгууд гэдэг юм урайлга явж эхэлсэн. Тэрний үхэр зэрэг одоо шүүх прокурор шатаа. Тэгээ Монгол банкыг зүлмий дараад нь туулын эргээр байгаа баячуудыг гэрийн шатаа гэж урайлга хөдөлсөн шүү дээ. Тэгээ яг энэ үед л онцгой зарлагдсан л та. Тухайн үед энэ үйл явдлыг одоо өдөөнд турхирж исэн, гол зохион байгуулж исэн одоо Элбэгдор, Жаргал сайхан, Бацаандан, Магнайд зэрэг хүмүүс бол сүүлдээ бид нар ямар ч буруугүй байсан шүү. Бид нар энэ үйл явдлыг зохицуулах гэж оролдож исэн. Харин энэ үйл явдлыг зориуд ингэж Үүмийн самунд өдөөнд турхирсан гэж одоо өөр өөрсдийнхөө арсыг хамгаалж одоо хэвлэлээр мэдгдсэн. Одоо өнөөдөр ч бас ерөнхийлөгч асан Элбэгдорч Твиттертэй бол тэр үйл явдлыг ягаад ч юм дахин сануулад би тэр үед ямар ч буруугүй байсан шүү гэж хэлсэн байна л да. Та энэ үйл явдлын одоо гол гэрчийн хувьд тэр үйл явдалтай нүүр тулж исэн хүний хувьд эдгээр улс төрчдийн байр суурь бодит үнэтэй нийцж байна гэж үзэх үү? Эсвэл үгүй юу? Тухайн үед нь энийг баримтжуулсан маш олон баримтууд байдаг. Тэгээ иймийг улаан цамын гэж хотлоо ярьж болохгүй. Гол зохион байгуулалтын Элбэгдорч ерөөсөө улс төр гэдэг юм уу төрийн эрх мэдлийг авахын тулд хүний амиар дэнчин тавьж олон төмнийг урайлан дууд дөрхирч ингэж хийсэн гол буруут нь эднэр шүү дээ. Тодорхой. Ямар ч гэмзэнгүй үүрсэн бас үнэн. Ягаад гэхээр тэр дараад нь Элбэгдор төр ихэнд гарсан. Тэгээд тэр үедээ бичсэн бичгүүд нөртөл байдаг Элбэгдоржийн. Элбэгдорж гарчаад тэгээд 2009 онд эдгээр өршөөлийн хууль гаргасан шүү дээ. Өршөөлийн хуулинд бидний нөгөө албан тушаалын байдлаа хариуцлага хандсан гэд эрүүл ус шалгаж явахд өршөөлийн хуулинд цагдаагийн даргаыг хамааруулж болохгүй гэд орлогжив ерөнхий прокурор бичсэн өгсөн байдаг байхгүй. Гэд эдний оролцоо тодорхой болом тийм ээ. Тэгээд Буянгийн Жаргал сайхан гэдэг юм уу Бацаанд гэдэг Магна гэдэг улсууд эрүүл ус явж исэн. Сүүлд нь Зүйл ангийн прокурор хөнгөлсөөр угаад хуулинд хамруулад бүгдээрээ ямар ч ялзамгүй гараад тэгээд зарим нь дарга зэрэг болоод идэж байна. Тэг одоо лавл миний санахаар уул Магнай лавл болчихсон явжсэн дарга болцсон. Нөгөө олон залуучууд ял авсан шүү дээ. Тан харсан, хулгай хийсэн, дээрмийсэндээ ял авсан шүү дээ. Цагдаагийн биднийг бас ялчихсан. Олон нийт замбрааг байдлын үед хариуцлага байлсан гэд биднийг яллаад шорон зулгацсан шүү дээ. Тэгээд тэгсэн мөртөө өөрснөө зүгээр гарсан. Энэ бол Монгол дахиад байж болохгүй. Одоо хуулгүй. Одоо юу гэдэг нь хэлмэгдүүлэл болсон л доо. Тэгээ нэг хонглын шүүгч гэж ярьдаг шүү дээ. Хонглынх гэж ярьдаг тийм. Яг л тэр шүүгчнэр бидний тассан байдаг. Ер нь бид нэр хонгол ихсэн юм шүү дээ. Тухайн үед таныг одоо шүүх хуралд одоо эрүүл мэндийн асуудалтай байхад насилэгтэй оруулж ирээд ялсан байдаг. Тэгж улаарах одоо тэгж яаравчлах ямар шалтгаан байсан гэж та үздэг. Дараагийн сонгуулийг тулцсан байсан. 12-ны сонгуул. Тэрний өмнө бидний заавал яллах хэрэгтэй болсон. 7 сарын 1-ний өмнөнийг тэрнээс гарсан хохирлыг хэн нэгэн хүнд хариуцуулж хэн нэгнийг буруутгаж гарах нь эдийн гол зорилго байсан шүү дээ. Тэгээд тэд нар төр засгийн эрх мэдлийг авчихсан. Тэр нэмэх нь ерөнхийлөгч болж Элбэгдорж үжидэг. Тэгээд прокурорын дөрөлгөж болсон байдаг. Тэгээд бид нарт ерөөсөө ямар ч хамаагүй зүйлэнгээр ухаандаа цагдаа нар хүн буудаж алсан гэж ингэж. Гэтэл цагдаад ерөөсөө хүн буудах буугүй. Дараахад. Яагаад энийг батгаатай хэлж юм хэрэг онцгой залсан тухай зарилгийг бид танилцуулахаар үндэсний эрүүл зүйл хуралдсан. Тэрэн дээр манай ерөнхийлөгч инх баяр, ерөнхий сайд баяр, их хурлын дарга Лүндэжин сур байсан. Тэгэд би тэрэн дээр зөрүүд асуусан тэр одоо бичлэг байгаа байх л та. Энэ олон хүн цуглдсан байхад бид нар буу хэрэглэх юм бол ялангуяа хөнөөх чадaltaй одоо хошуутай сум хэрэглэх юм бол хүсэг үрдэн төрнө. Хүн алж болчихгүй. Тийм учраас баялдааны сумаас хэрэглэсэн бууз хэрэглэж болох юм уу юм уу гэж би асуусан. Тэгэхэд ерөнхий сайд Санжин баяр нэрэ болохгүй юм байна шүү. Баялдааны сумтай хэрэглэж болохгүй гэж. 2008 оны 7 сарын 1-нд тэр арга хэмжээг одоо урьдаас зохион байгуулсан. Тэгж Үүмийн самун болохоор
төлөвсөн тэгээд шүүх рүү цагдаа руу шатай дайрий гэж одоо анханасаа ярьж исэн бол эн чинь өөрөө өөмийн самун гэхээсээ гадна төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан буюу оролдсон одоо онц ноцтой гэмт хэрэг мөн биз. Мөн байлгүй яах. Тухайн үеийнхөө хуулиар энийг гардан зохион байгуул шийс усууд нь цаалдагдах байсан байхгүй юу? Хуулиараа. Тэгээд тэрч байхгүй сүүлдэн зүйл ангийн хөнгөж зөөлсөөр бод зүг гарсан л та. Одоо хуулийн өмнө иргэн болгон тэгш хэрэгтэй байдаг. Хуулийг нэгэнт төрийн эрх хэрэгтэй болсон бол үг үсэг тасалтаар нь яв цав биелүүлэх ёстой байдаг. Гэтэл энэс хойш хууль биелэгдэхгүй болсон Монголд. Хэлмэгдүүлэлт эхэлсэн. Нөгөө хонгил эхэлсэн. Хуулийг шүүх прокурор гэдэг юм уу? Эрх үхий албан тушаалтны үзмжээр дураар хэрэглэдэг болсон. Нэг. Хоёрдугаарт нь ямар ч муу юм хийсэн гэмзэн хөнгөрдөг. Авилга ав, хулгай хий, хүн зод яадгийн тийм ээ. Эдгээр нь яаж игэл гэмзэн бүгд. Одоо энэ ингээл үргэлжиж байгаа шүү дээ өнөөдөр. Үргэлжиж байгаа. Энэ Монголд цаашаа байж болохгүй. Хоёрдугаарт нь ийм нийгмийн эсрэг хандсан гэмт явдал. Танхаа балбанд явдалтай цагдаагийн байгууллага тэмцдэг. Дэлхийд даяар ийм үүрэгтэй байгууллагыг цагдаа гэж нэрлэдэг. Тэгсэн энэ цагдаагийн байгууллагыг энэтэй нэмснийхэн төлөө дарга нарын барьж хэлсээр шоронд хийсэн явдал нь тэгээ албаагчдыг энэ өчнөө жил мөрдсөн явдал нь тэгээ сүүлд нь прокурор тэр хэргийг 17 онд хэрэгсгүй болгосон байлаа шүү дээ. Тэгээ тэднийг хянаагүй гэж бидний ялдаг байхгүй юу? Хажууд нь яв шансангүй эдгээр чинь буудсан баг гэж. Гэтэл манай албаагчд буудах ямар ч үндэс байхгүй. Огт буудаагүй нотлогдоод прокурор энергийг 17 онд хэрэгсгүй болгосон байдаг. Тэгтээ дарга нарыг нь яллаад ингэчхэр зэрэг одоо цагдаад ажиллаж байгаа дарга нар ямар тусах. Дараа чи үед яах. Оо боли. Иймд олцсноос холхон бай. Тэг нэвцтэй. Ардтал нь амьдралтай ш түн чинь. Цагдаач гэсэн. Цагдаач бас хүн шүү дээ. Тэгээ би энэгээрээ хэдэн цагдаа 532 цагдаа гэмтсэн. Гэмтснээс авсан гэмтлээс 4 цагдаа сүүлд нь нас барсан. Манайхаас өмнө самны үед бол 4 хүн нас барсан юм. Түүний нэг нь угаартд нас барсан юм. Тийм. 3 хүн бол буудагд нас барсан байдаг. Тэр хэргийг уг нь бол хүн амны хэрэг шалгадаг байгууллагын цагдаа шүү дээ. Цагдаагийн байгууллага шалгах багтал нь харьяалын наваач прокурорын мөрдөн гэж хууль ус үндсэн хуулийн бус байгуулдаг өгд. Тэд нар шалгасан болоод тэгээд зүгээр гөрдөж бидний шийтгэхэд яг гэмтэд гэдгийг олоогүй юм шүү дээ. Олох маш олон сэжиг байсан. Цагдаагийн байгууллага прокурортой нийлсэн 50 дүнтэй ажлын гарсан дөнгөж ажиллаад 2 хооронд татан болгосон шүү дээ. Уг нь тэр чигээр хөөцсөн бол халуун бүрээр төлсөн бол цагдаа тэр байтах хэргийг олдгол байгуулах л та. Тийм зориулттай байгуулагддаг байсан. Ил талд бүх ажлаа явуулаад олох л байсан. Тэр олох үйл ажиллагаанд одоо ингэж саад очруулсныг бол зориудын төлөвсөн үйл ажиллагаа гэж та хардж байна тийм ээ. Хүн буудаг буу манад байгаагүй байхгүй. Хүний амнаас хохирох буу байгаагүй. Тэгтэл тийм юм юусоо байхгүй байхад заавал цагдаа болох гэдэл зүтгэсэн юм л та. Тэгэхээр энэ нь зохион байгуулалт. Зохион байгуулалт. Цагдаагаар буруутан болгож энийг л хаах гэсэн л байхгүй. 2008 оны эмгэнэлт үйл явдалтай одоо тулж ажилласан хүний хувьд тэр гашуун сургамжийг сайн мэддэг хүний нийт ард иргэдтэй төр засагтай одоо нэр дэвшигчдтэй улс төрчдөд хандаж та юу гэж хэлмээр байгаа. Сонгуулийн дүн яаж гарч болно? Одоо таахт хэцүү. Бидний сонгуул шүү дээ. Цааталд нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын асуудал байгаа шүү. Цааталд нь бидний ирээдүйн хөгжлийн асуудал байгаа шүү. Би аль нэгэн намайг жилэх юм алга. Бид нар амар тайван амьдрмаар байна шүү дээ монголчууд. Хөгжиж цэцгэлмээр байна шүү дээ. Баян шинээр болмоор байна шүү дээ монголчууд. Тэгээд энэ тухайн асуудлыг амны эснийх 17 онд хэдэн цагтаа ялагчаа татсан 8 оноос хойш бүхэл бүтэж 9 жил 8 жил явуулчаад тэгээ эдгээр хүн буудаагүй байна гэд хэрэгсэхгүй болцсон. Тэгээ энэ тухай гомдлоо энэ тухай өсөлтөй байл прокурор бичигүүд байж байгаа. Би энийг хүлээж буруут хэлсээр буруутаад хэлсээр ялаа эдэлдгээ эдэлсэн. Нэг маань нас барцсан. Надтай хамт ялсан бацх маань нас барцсан. Энэ олон жил ажил хөдөлмөрийн ус эдэн цагтаа байна. Эднэрийг энэ хэлс юм насан салгаад өгчих болов уу гэж. Төр засгийг прокурорыг гордж хард суугаад би. Энийг хэрхэн шийдснээс цаашдаа Монгол улсад хууль хэрэгждэг үндсэн хууль заасан дагуу
хүний эрхийг хамгаалдаг энэ тогтолцоор орно шүү.